2010 онд Арангаа аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт их баригч мэргэжлэр одоо хүртэл ажиллаж байна. За их баригч мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь гэх юм бол нөгөө хүүхэд дөнгөж ингээд төрөөд ингээд эхээсээ ингээд мэдлээд уйлаад гарч ирэх л үнэхээр сайхан эсэм минь амарччлаа да гэсэн тийм бодол төрөл хамгийн анх бол анхныхаа хүүхдийг дадлаг хийж байхдаа хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төв дээр их барьж авч ирсэн. Дараагийнхаа хүүхдийг 10 онд одоо гэхэрчин одоо ч миний анх их барьж авсан хүүхд 16 настай хүүхд болсон гэсэн. Тэгээд хамгийн гоё юм нь бол ерөөсөө уйлал тэр ээж дээр гидсэнд нь ингээл нөгөө арьсаар нь шүргэлзүүлээл ихий хөвлөд тавих мэдрэмж бол үнэхээр сайхан аз жаргалтай. Хамт баг болж байгаа их барих эмэгтэйчүүдийн төрөлд удирдах байгаа их хэмжчин бол их чухал үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Тэгээ их баригчийнхаа баруун гаруулж их баригч хэмжийнхаа баруун гаруулж их баригчийнхаа ажлыг хийж байгаадаа баяртай байдаг. Бүтэн 16 жилдээ бол нэг 3000-аас 4000 хүүхэд их барьж авсан. За хэдэн цагаас буулаа миний хөө? Орлоо. Ваа зөвлөдөг ойлод болсон. Амлцсан уу та хоёр? За энэ дээр шархан дээр жингээ тавина шүү заяа. За таманга тэр үлссэн биш тарай. Их хөрхнөө. Дахиад нэг тамангаач. Тэр да миний хараа хамрыг ингээд амсгал ахуул шүү заяа. Гараараа ингээд дарчдгийг. Тэгээ ингээд татаад. Тэгээ ингээд бүхэлдэн сайхан тэрврээд наачдаг шүү зэ. Эхлээд би эрүүл мэндийн шинжилгээ ухааны сувилгын сургуульд би багамж мэргэжлэр орсон. Сувилагч багамж мэргэжлэр ороод тэгээд эхний 2 жил сурж явах явцад нөгөө их баригчийн мэргэжил хомс байна, хомсдолтой байна гэд сургуулиас ингэ шалгалт аваад их баригч мэргэжлэр сурахыг яг сурах ажлын гарааг болохоор би ээжээсээ асуусан. Ээж рүүгээ залгаад ээж ингээ манай сургууль эсэлт авч байна. Би яах вэ? Би их баригч болвол их баригч гэж юу яг ямар мэргэжил вэ гэд ээжээсээ асуусан. Өстой гоё штэ миний охин их баригч болвол гэдэг. Ээж нөгөө баян мөх эмчтэр төржсэн болохоор өстой их баригч яг намайг нөгөө их барьж авч исэн төмөн жаргал төмөө гэд их баригч их юм эмч юм болохоор чи жуулаа авсан ээжигээ дуурайвал их баригчл болох хүндээ гэд ээж утсаар тэгж хэлсэн аахгүй надад. Тэгэл би тэр шалгалтанд ороод их баригчийнхаа ангид элсэж ороод их баригч мэргэжлэр төгссөн дөө. За 30 минут ургийн бичлэг хийшүү заяа. Энэ нь ургийн зүрхний цохилт хянж байгаа. Энэ нь умаан баздалт хэдэн метрийн зайтай базалж өвдөж байгаа гэж үзэж байгаа ургийн бичлэг шүү заа. Манайхан ч нөгөө нэг жил болгон нэр шаардлагатай тусламж эрүүл мэндийн яамнаас нэг хэрэгжүүлж байгаа нэр шаардлагатай тусламж гэсэн югаараа манайх нэг их бусад ингээд их баригч нар тэгээ бид нар ингээд бүгдээрээ жил болгон сар болгон нөгөө нэг сургалтанд явдээ. Жилдээ нэг удаа сургагч багш бэлддэг. Тэгээд их баригчийнхаа чиглэлээр нөгөө нэгдсэн эмнэлэг сургалтын албанаас 5-7 хоногийн 5 дахь өдөр болон 16 цагаас сургалт семинар гэл ерөнхийдөө бүхий л хаана сургалт семинар болон тэр нь тэгэл хөгжүүлэл явдаг шүү дээ. Хамгийн анх бол их шантарч байсан нөгөө өвдөж байгаа ээж нөгөө ингээд төрөх дүлээд ингээд удаан хугацаагаар ингээд дүлээдтэй хүүхэд ургийн бүтэлтэнд орох ч юм уу эсвэл одоо гарч ирээд хүүхэд амьсгалахгүй байхад нь л их айж сандардаг гэсэн. Айдаг нөгөө удаан хугацаагаар л тэр хүнийг өвдөгчлөөдөө гэсэн шаналл айгүйх байдаг байсан. Одоо бол харахад жоохон туршлага суусан. Тэгээд нөгөө өөрөө бид нар ч бас давхар өөрсдөө үздэг дотор үзлэгээ хийдэг болохоор бас баримжаа багцаагаа аваад бол харьцангуй тэр сандрал маань бол гайг болсон.